Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ Reddit дээрээс болцоотой холбоотой 4 эвгүй түүхийг уншиж өгөхөөр сонгоо авсан байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Саяхан би Tinder дээр нэг залуутай танилцсан юм. Эхэндээ бид апп дээр нэлээд удаан бичилцэж, дараа нь бүр утсаар ярьж эхэлсэн. Тэр нь заримдаа хэдэн цагаар ч үргэлжилдэг байлаа. Тэр залуу яагаад ч юм надад их энгийн, ойлгомжтой, бүр итгэж болох хүн шиг санагдсан. Ярианы хэвтэйхэн, хэд тулгаагүй, яг л удаан хугацаанд таньдаг хүнтэйгээ ярьж байгаа мэт тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээд л эцэст нь би түүнтэй уулзаад үзье гэж шийдсэн. Тэр надаас ойролцоогоор 45 минутын зайтай амьдардаг. Миний бараг очиж байгаагүй хотод амьдардаг байсан болохоор анханасаа бага зэрэг болгоомжтой хандах хэрэгтэй хэмээн бодож байлаа. Түүний амьдардаг газар нь надад танил бусаж явах замаа сайн мэдэхгүй, ер нь бүх зүйл нь надаас хамаарахгүй орчин мэт санагдж байсан. Тийм болохоор би дотроо нэг шийдвэр гаргасан нь юу ч болж байсан түүний гэрт нь хонохгүй. Хэрвээ бүр оройдчих юм бол өөртөө аваад буудалд хонно. Гэхдээ яг уулзсан тэр орой ягаад ч юм тэр бүх бодол аажмаар замхарч эхэлсэн. Би машинаа нэгэн паркын ойролцоо үлдээгээд түүний машин суусан юм. Тэр үед энэ шийдвэр маань нэг их сүртэй зүйл биш мэт санагдсан ч одоо бодоход тэр мөчөөс эхлээд би өөрийнхөө хяналтыг баг багаар алдаж эхэлсэн юм шиг санагддаг. Машинд нь суугаад явж байх тэр үед тэрээр маш олон эргэлт хийж, гудамжуудаар орон эн тентгүй сүлжин явж байв. Би ихэндээ анзаараагүй ч удалгүй хаана явж байгаагаа ойлгохоо болсон. Нэг л мэдэхэд би буцаад өөрийн машинаа олох боломжгүй болсон байлаа. Гэтэл гинэт тэр надад хамтдаа арын суудлал руу орж суухыг санал болгов. Жижиг хот болохоор хүмүүс өөрийг нь харчихна гэж санаа зовж байгааг нь. Түүнийг ингэж хэлэх мөчөд дотор нэг л эвгүй мэдрэмж төрж эхлэв. Яг тайлбарлаж чадахгүй ч энд нэг л зүйл буруу байна гэж хэлж байгаа дотоод мэдрэмж. Гэхдээ би тэр мэдрэмжээ тоогоогүй, зүгээр л өөрийгөө хэтэрхий сэрэмжтэй хандаж байна хэмээн тайвшрууллаа. Гэтэл тэр намайг тухгүй байна гэдгийг ойлгосноо яасан дахин хойд суудлал руу орж суух талаар зүйл дурдсангүй. Тэр жолоогоо барин бид түүний машинтай нь хотоор давхисаар л. Үүний дараа болсон зүйл нь бүр хачирхалтай. Тэр гинэт гуйн дээрээ тавиад орхичихсан байсан утсыг мань аваад нэг хайрцагын дотор хийчихэн тэр. Одоо бодоход энэ бол шууд л машинаас нь буугаад явах ёстой дохио байсан. Гэхдээ тухайн үед би тэнийг юм шиг дахиад л өөрийгөө тайвшруулсан. Тэр зүгээр л тоглож байгаа байх гэж. Түүний хувьд уцаар ярьж байхдаа чи ийм маягаар тоглоом хийдэг байсан болохоор би түүнд хэтэрхий итгэчихсэн байсан бололтой. Тэгээд бид эцэст нь түүний гэрт очлоо. Эхэндээ бүх зүйл хэвэн, кино үзэж, хоол идэж, энгийн яриа өрнүүлнэ. Тэр орчинч нэг их аимшигтай санагдаагүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа түүний ярианы өнгө өөрчлөгдөж эхэлхэн тэр. Тэр надаас асуулт асууж эхэлсэн ч сонирхоод асууж байгаа мэт биш. Харин шалгаж байгаа мэт. Миний хэлсэн үг бүрийг барьж аваад, задлаад, дахин асууж, яг л ямар нэгэн алдаа гаргахыг минь хүлээж байгаа юм шиг санагдж байлаа. Удалгүй тэр өрөөнд дотроо нааш цааш алхаж эхлэв. Тэгээд тамхи хасааж татаад зогсолтгүй хөдлөнө. Нэг л 50 бус. Тэр үед бидний хоорондын уур амьсгал аажмаар өөрчлөгдөж байгааг би маш тод мэдэрч байсан. Тэгэл дотроо шууд бодов. Би эндээс явах хэрэгтэй. Тэгээд би түүнд хэллээ. Намайг машин дээр минь хүргээд өгчих. Би харъя гэж. Гэхдээ тэр шууд татгалцсан. Намайг тоглож ийн л гэж бодсон байх. Хэрвээ явахыг хүсвэл такси дуудаад явж болно гэж хэлв. Гэхдээ би хаана байгаагаа ч мэдэхгүй шүү дээ. Машина хаана орхисноо ч яг сайн санахгүй. Түүний тэрхүү үг нь яг л сонголт өгч байгаа мэт сонсогдсон ч үнэндээ огт сонголт биш байлаа. Аз болоход тэр үед би түүнээс буцаагаад авчихсан байсан. Тэгээд найз руугаа мессеж өчөв. Ямар нэг зүйл болвол ядаж хэн нэгэн мэдэж байг гээд. Яг үнэндээ энэ нь ч намайг баг зэрэг тайвшруулсан. Гэхдээ айдас маань бүрэн алга болоогүй. Тэгээд өөртөө хэлсэн. Зүгээр эндээ энэ шүнийг өнгөрөөчихье гэж. Гэхдээ тэр шүн ямар нэгэн зүйл болоогүй. Өглөө тэр намайг машин дээр минь хүргэж өглөө. Би ч гэртээ исэн мэнд ирсэн. Тэгээд тэр үед энэ бүхнийг зүгээр л нэг эвгүй болцоо байсан байх гэж өөрийгөө итгүүлв. Бид дахиад л уцаар ярьж эхэлсэн. Уг нь би түүнтэй дахин холбоо барихгүй гэж бодож исэн юм. Гэхдээ тэр уушлалт гуйсан, хамгийн тэнэг нь би ч дахин уулзахаар зөвшөөрсөн. Бидний хоёр дахь уулзалт эхнийхээс тис өөр байлаа. Тэр илүү тайван, илүү хөвгчлөлтэй, яг л өмнө нь уулзсан хүн биш юм шиг санагдав. Тийм болохоор энэ удаад би бүр сайн дураараа гэрт нь хонохоор болсон. Орондоо орохын өмнө тэр миний цүнхнээс бал авчрах гэж байхдаа нүүрний будгаа хийдэг жижигхэн хайрцгийг мань газар унахчихв. Тэгээд тэр хайрцгийг газраас аваад буцаан цүнх рүү минь хийх зураа надад чи бүр бэлтгэлтэй иржээ сурмгаа ямаа хэмээн хэллээ. Тэр мөчөд би түүний хэлсэн эдгээр зүйлийг нэг их тоогоогүй, ухаж бодохыг ч хүсээгүй. Гэхдээ сүүлд тэр хэлсэн зүйл нь бүх зүйлийн эхлэл байсан гэдгийг ойлгосон юм. Үүнийг тооцвол тэр шөнө бүх зүйл тайван өнгөрсөн. Өглөө нь харин тэр намайг дахин машин дээр минь хүргэж өгсөн юм. Би тэр өдөр өдөржин завгүй байлаа. Оройн нь би түүн рүү ярих боломжтой байна уу хэмээн бичив.
Хариу ирсэнгүй. Шөнийн 2 цагийн үед би түүнрүү дахин зурвас бичсэн. Гэтэл гинэт түүнээс чи ямар жүжиг тоглоод байгаа юм? Надаас юу хүсэж байгаа гэсэн хариу ирэв. Би энэхүү мессежнийхэн утгыг огт ойлгоогүй. Түүнээс юу яриад байгааг нь асуух үед байдал уламд орцсон. Тэр намайг нүүрний будгаас сүнхэндээ аваад явж байсан талаар минь ярьж бүр сүүлдээ намайг явдалтай хэмээн гүтгэж эхэллээ. Яг л галзуурчихсан мэт. Би түүнтэй өөр зүйл ярихыг хүссэнгүй. Үнэн дээр түүнийг анханасаа л надтай зүгээр унтахыг хүсэж байсан болохоор хүссэн зүйлээ авчгаад одоо албаар ингэж аашилж байна л гэж бодоод түүнээс холбоогоо таслахаар шийдсэн юм. 1-7 хоног өнгөрлөө. Бүх зүйл нам гүм. Гэтэл 7 хоногийн дараа түүнээс дууд мессеж ирлээ. Би чамайг хайж олж очиод надад хийсэн бүхнийг чинь өөрт чинь мэдрүүлнэ гэсэн дууд мессеж. Би үүнд нь хариулаагүй. Зүгээр л тоохгүй орхисон. Үүний дараа тэр дахиад яг 7 хоног алга боллоо. Тэгээ дахиад л дууд мессеж. Энэ удаад илүү аимшигтай. Чамайг олж чадахгүй гэж бодоо юу? Чи өөрийгөө юунд тутгаснаа мэдэхгүй л байна да. Удахгүй чамд би мэдрүүлээд өгнө. Гэх мэт зүйлсийг араас нь зогсоо заггүй орилж занал хийлэх дууд мессежүүд. Яг л өөрийнхөө толгой дотроо зохиосон түүхэндээ бүрэн итгэчихсэн хүн шиг. Хэдийгээр тэр олон аимшигтай зүйлсийг над руу илгээсэн ч хамгийн сүүлчийн өгүүлбэр нь толгой дотор эргэлдээд би унтчих чадгаа байсан. Сүүлчийн өгүүлбэр нь нуугдаад байж байгаарай. Би удахгүй очих болохоор. Түүнийг ингэж хэлснээс хойш одоо 6 хоног өнгөрч байна. Маргааш 7 дахь өдөр. Өнөөдөр ч бас унтаж чадахгүй бололтой. Өөрөө өөртөө л гай дуудсан гэдгээ ойлгоод харамсаж сууна. Маргааш надад юу тохиолдохыг би өөрөө сайн мэдэхгүй байна. Намайг Чиро гэдэг. Одоо би Нью-Йоркод амьдарч ажилладагч анх Итали улсын Милан хотод төрж өссөн. 20 хэдэн нас хүртлээр тэнд амьдарсан хүн. Одоо бол би ажлынхаа талаар нэлээд туршлагатай, мэдлэгтэй болсон мэт санагддагч анх эхэлж байхдаа яг сэргээрээ байлаа. Надад байсан зүйл нь гэвэл нэг компьютер, хэд дүгийлгсэн намтар, дээрэс нь хийж байгаа мэт дүрсгээд сурчихъя гэсэн хандлага байсан. Тэр үед буюу 2000-аад оны ихээр яг ийм маягаар би Европын нэгэн болцооны вебсайт ажилладаг компанид ажилд орсон юм. Олон хүн сайн мэддэггүй байх. Гэхдээ тэр үед бид өөрийн гэсэн болцооны сайттай байлаа. Одоогийн үнэгүй апproach-ийг биш, хэрэглэгчд нь сар бүр мөнгө төлж ашигладаг үйлчилгээ. Гэхдээ нэг асуудал нь тэр сайт дээр баг бүх хэрэглэгчд нь эрэгтэй хүмүүс. Харин эмэгтэй хэрэглэгч баг байхгүйтэй л адил. Тэгэхээр эрчүүд 1 сарын төлбөр төлөөд хинтээ ч ярьж чадлагүй байсаар эцэст нь цуцалчихдаг байв. Тэгээд л миний ажил эхэлдэг байсан. Надад өгсөн даалгавар маш энгийн. Хэтэрхий хөөрхөн төгс мэт харагдах эмэгтэй хүмүүсийн хуурамч профайлууд үүсгэнэ. Тэгээд тухайн хэрэглэгчийн subscription дуусах гэж байгаа үед гинэтгэн гарч ирээд чат бичиж эхэлнэ. Тэднийг баг зэрэг өөртөө татаж найдвар төрүүлээд дараа нь subscription-аа сунгуулахад хүргэнэ. Тэгээд сунгасан даруйд нь алга болчихно. Одоо бодоход энэ нь ёс зүйгүй бүр ичмээр ажил байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэр үед би залуухан бас мөнгө хэрэгтэй байсан тул буруу зүйл хийж байна гэж боддгоо байлаа. Дахиад хэдхэн сар л гүрээч гэж өөртөө хэлэн ажлаа үргэлжлүүлсээр. Итали дахь цалин маань бага, боломж нь хомс, тушаал авахын тулд хүртэл хахуул өгөх шаардлагатай орчин. Энэ бүхнээс зугтахыг хүсэж байлаа. Тийм болохоор би тэр ажлыг хийсээр л байсан. Гэхдээ нэг хүн энэ бүх зүйлийг оронгоор нь өөрчилсөн юм. Эхэндээ бол тэр бусад хэрэглэгчдтэй л адилхан санагдсан. Гэхдээ яг үнэндээ тийм байгаагүй. Тэр компьютерийн талаар надаас хамаагүй илүү мэдлэгтэй нэгэн байв. Би бол зүгээр л сайн худалж, харин тэр үнэхээр мэдлэгтэй хүн байсан. Хамгийн анх удаа би түүнийг хуурч гэрээгээ сунгуулахад хүргэсэн юм. 2 дахь удаа өөр хаяг нэгээд дахиад л хуурсан. 2 дахь удаага түүнтэй чатлах үед тэр өөртөө нь харилцаж байгаад гинэт алга болсон охины тухай надад гомдлож байв. Үнэн дээр тэр нь би өөрөө шүү дээ. Гэхдээ энэ удаад ч гэсэн түүнийг дахин subscription-аа сунгуулах хүртэл нь чадалж дараа нь дахиад л алга болсон. Одоо бодоход би тэр үед үнэхээр л шугамыг давсан гэж боддог. Зүгээр ч нэг ажил биш, яг л шуналтай амьтан шиг. Тэгээд 3 дахь удаага дахин оролцсон юм. Энэ удаад би түүний дуртай төрлийн охиныг нь яг зориудаар тааруулаад нэг хаяг нээсэн. Дуу хөгжим, дуртай зүйлс, бүр жижиг сул талууд нь хүртэл. Жишээ нь би профайл дээрээ миний сул тал бол хит эмх цэгцтэй байдал гэд биччихв. Би түүнийг эмх цэгцтэй эмхтэй дуртай гэдгийг нь мэддэг байлаа. Бараг л төгс профайл. Тэгээ түүн рүү дахиад л мессеж бичсэн. Гэтэ шууд хариу ирэв. Гэхдээ тэр мессежийг би амьдралдаа хизээч мартахгүй. Уншаад л гидсмэн зангирч бөөлчих гэж байгаа юм шиг санагдсан. Тэр над руу "Сайн уу Чиро? Чиний нэрийг мэднэ. Тэгээ зогсохгүй хаана байгааг чинь хэдэн төгрөгийн цалин авдгийг чинь ч мэднэ. Чамд удаан амьдрах хугацаа үлдээгүй шүү" хэмээн бичсэн байлаа. Тэр мөчөд цаг хугацаа зогсчихсон мэт санагдсан. Бие минь сулдан дэлгэц рүү ширтсэн хэвээр хөдөлж чадахгүй. Тэр үргэлжлүүлэн "Эхэндээ би чамд итгэсэн. Гэхдээ дараа нь сэжиг төрөөд тэгээ судалж үзсэн юм. Би компьютертой сайн. Чамаас хамаагүй илүү.
Тэр отгой би ахтайгаа хамт онлайнаар ловер хийж мөнгө олдог хүн. Хүмүүсийн гүйлэнээс нь мөнгө шингээдэг. Би чиний бодож байгаа шиг амархан хүн биш шүү. Би өөрийн бүлэгтээ маш хэрэгтэй хүн, бас үнцэнтэй хүн. Чи намайг 2 удаа доромжилсан. 3 дахь удаага тийм зүйл болохгүй. Чи өгөхөөс өмнө их зовх болно хэмээн битсэн байлаа. Тэр намайг бүрэн таньж байсан. Миний бүх хувийн мэдээллүүдийг над руу явуулсан байв. Нэр, нас, гэрийн хаяг, ажил, хэдэн төгрөгийн цалин авдаг, бүр ямар банк ашиглалтыг минь хүртэл. Тэр өдрөөс хойш миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Би бүх хадгаламжаа шавхаж аль болох хурдан Италиас гарах арга хайж эхлэв. Угаасаа ч эндээс зүхтаж өөр газар амьдрахыг хүсэжсэн шүү дээ. Тэгээд бүр цагаачлалын албанд худал хэлж хуульч хүртэл хөлсөлсөн. Амиа хамгаалах гэж бүхнийг хийсэн. Тэгээд л би эцэст нь Америкт ирсэн юм. Амьдрал ихэндээ хэцүү байсан. Мөнгө авахгүй, орон байр тогтворгүй, бүх зүйл шинээр эхэлсэн. Гэхдээ хэрвээ би тэр үед тэндээ үлдсэн бол одоо энэ түүхийг яриад сууж авах боломжгүй ч болчихсон байж магадгүй. Одоо хүртэл нэг бодол толгойноос минь гардаггүй. Тэр зүгээр л намайг айлах гэж бичсэн үү эсвэл үннээсээ хэлсэн үү гэдгийг. Гэхдээ үннийг хэлэхэд би тэрийг мэдхийг ч хүсдэггүй. Хэрвээ тэр намайг тэгж сүрдүүлээгүй байсан бол би нөгөө л баг цалинтайгаа нөгөө л нэг үзий яддаг байсан амьдралаараа хичнээн удаан тэгж амьдрах байсныг хинч таашгүй. Баярлаа гэх нь хаашаа юм. Гэхдээ л түүний мессеж миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ явдал намайг их сургуулийн 1-р курсэд байх үед болсон юм. Тэр үед шинэ орчин, шинэ хүмүүс, бүх зүйл нэг л сонирхолтой, бас баг зэрэг гинэн байсан үе гэж хэлж болно. Нэг өдөр хотын төвөөр явж байхад нэг залуу над дээр ирээд яриа өдөв. Тэр надад чамайг сургууль дээр харж исэн юм шиг санагдаад ах юм гэж хэллээ. Үнэн дээр танихгүй хүн байсан ч тэр маш өөртөө итгэлтэй, бас нэлээд царайлаг. Яриан чивтэйхэн, инээмсэглэн хүртэл итгэл төрүүлэхээр. Тэгээд тэр бодлого намайг болцоонд төрсөн. Би ч зөвшөөрөв. Тэр үед үнэндээ дотроо баг зэрэг баярлаж байлаа. Ийм царайлаг, бас соёлтой, давгүй залуу өөрөө хурч ирээд өөртөө итгэлтэйгээр болцоонд урж байгаа нь таатай санагдсан. Эхний болцоо. Тэр яг л кинон дээр гардаг шиг джентльмен. Хаалга онгойлгож өгнө, сандал татаж өгнө, жижиг зүйлсийг хүртэл анзаарна. Яриач амархуу өрнөж, нэг л тайван тухтай уур амьсгал бүрдсэн. Оройн хоолч бас сайхан болж өнгөрлөө. Гэхдээ болцоо дуусах төхөж байх үед байдал баг зэрэг өөрчлөгдөж эхлэв. Тэр гинтэл надад илүү ойртож, биед маань хүрэхийг оролдож эхэлсэн. Харин би тийм зүйлд огт яараагүй. Тийм болохоор түн шууд хэллээ. Чи жаахан зайгаа барьж болох уу гэд. Тэр үед би түүнийг ойлгоно, миний бодлыг хүндлэн л гэж бодсон. Гэхдээ бодит байдал дээр бүх зүйл өөр байлаа. Эхний болзооны дараанаас эхлээд бүх зүйл нэг л эвгүй болж эхлэв. Тэр над руу бараг байнга зураг бичнэ. Өдөр шөнө ялгаагүй. Хариу өгөхгүй байвал уурлана. Заримдаа бүр занл хийх хөнгө аястай зурвсууд. Хамгийн сүүлчийн төвчээрийг минь барсан зүйл тэр шүн болсон юм. Шүн дунд гинэт утас минь тасралтгүй дуугарч эхэлсэн. 1-2 удаа биш, араасаа 12 удаа залгсан дуудлага. Ингээд ч болоогүй мессежүүд хүртэл араасаа ирж байв. Яагаад хариу өгөхгүй байгаа юм? Чи надад хэрэгтэй байна. Чи намайг ойлгохгүй байна гэх мэт зурвсууд. Тэр мөчөд би үнэхээр тэсгээ болсон. Би шууд түн рүү хариу бичлээ. Зүгээр надаас хол бай. Харин хариуд нь тэр би чамд хайртай гэж бичгэн тэр. Үүнийг уншсан мөчөд надад нэгэн зэрэг 2 мэдрэмж төрсөн. Нэг нь эвгүй, бүр инээ төрмөр, нөгөө нь харин айдас. Учир нь энэ хүн намайг бараг танихгүй шүү дээ. Би ч түүнийг бараг мэдэхгүй. Гэтэл тэр надад хайртай гэж хэлж байна. Тэгээд л би ойлгосон. Энэ хүнээс салах амаргүй байх юм байна гэдгийг. Түүний бичсэн нутаггүй зурвасных нь хариуд би чи намайг бараг мэдэхгүй, би ч чамайг мэдэхгүй хэмээн хариулав. Гэхдээ тэр зогсоогүй. Шүнжэнгөө мессеж бичсээр хамгийн аимшигтай нь түүний бичдэг мессежүүд дандаа 2 өөр утгыг нэг дор агуулдаг. Эхнийх нь ямар нэгэн айлгах зүйл, дараагийнх нь өөрийгөө өрөвдүүлэх эсвэл бурууг над дээр тоох гэж оролдож байгаа мэт. Жишээ нь тэр ягаад хариу өгөхгүй байгаа юм гэснээ араас нь би чамайг л бодож ин шүү дээ. Үүнийхээ араас дахиад л 2 өөр утгатай зурвсууд. Эхлээд чи ингэж байж намайг чамайг ирж олохоос өөр аргагүй болгох үе дээ гэж бичээд араас нь битгий би чамд муу зүйл хийхгүй гэх мэт нэг нь айлгаж нөгөө нь сайн хүн шиг жүжиглэх иймэрхүү зурвсууд араасаа үргэлжилнэ. Тэр шөнө би уцаа унтраагаад түүнээс айсандаа орон дотроо уйлж байгаад унтсан юм. Маргааш нь би түүнд маш тодорхой хэлсэн. Дугаарыг минь устгах, надтай дахиж битгий холбогд гэж. Хариуд нь тэр өдөржингөө 30 орчим удаа над руу залгасан. Тэгээд оройн нь дахиад л мессеж. Эцэст нь би дахиад л уцаа унтраасан. Яагаад ч юм түүний дугаарыг блок хийхээс айж байлаа. Хэрвээ тэр намайг хаана байгаа газарт минь олоод хүрээд ирвэл яах юм бэ гэсэн бодол төрөөд байв. Хэд хоногийн дараа нэг өглөө утас маань чанга дуурч намайг сэрээлээ. Дэлгэцээр дахиад л түүний нэр. Энэ мөчөд би бүр тесэрсэн. Уцаа аваад шууд түн рүү орилж эхлэв.
"Энд чинь хэвийн зүйл биш. Чи надад айдас төрүүлээд байна. Чи надад ийм зүйл хийх эрхгүй" гэх мэт толгойд орсон бүх зүйлээ л түүнд хэлсэн. Тэр эхэндээ дуугүй байсан удалгүй уучлалт гуйж эхлэв. Гэхдээ дараа нь дахиад л нөгөө "Надад нэг боломж өгөөч. Бид хоёр яг хоорондоо таарах хүмүүс" гэсэн яриагаа л яриад эхэлхэн тэр. Тэр үгсийг нь сонсох тусам нэг л зүйл тодорхой болж байлаа. Энэ хүн бодит байдлыг огт өөрөөр харж байна. Би эцэст нь түүнд хэлсэн. Надтай дахиж холбогдвол би цагдаад мэдэгдэнэ. Харин энэ удаа тэр дуугүй болчихов. Ямар нэг хариу хэлээгүй. Тэгээд л би утсаа тасалсан. Үүнээс хойш хэдэн 7 хоногийн турш юу ч болсонгүй. Би баарг л түүнийг мартах шахсан. Гэтэл гинэд Facebook. Тэр миний бүх зурган дээр комент бичээд эхлэв. Тэр үед миний Facebook паблик тохиргоотой найз биш хүмүүс ч гэсэн зурган доор минь комент үлдээж лайк дарж болохоор байсан үе. Ер нь бол шинэ найз нөхөдтэй болох гэж албаар ийм байлгадаг байлаа. Би тэр дор нь түүнийг блок хийсэн. Гэхдээ л дотор минь дахиад л эвгүй мэдрэмж төрж эхэллээ. Түүний комментуудыг харсан хүмүүс намайг хачин найз залуутай л гэж бодсон баг. Тэгээд бүр бүх зүйл ингээд дууссангүй. Дараа нь бүр түүнээс имэйл ирлээ. "Чамайг мартаж чадахгүй байна. Чамайг холоос хардаг. Гэхдээ ойртож чаддаггүй." Түүний энэ өгүүлбэр аимшигтай бас бодтой. Би үүнд нь хариу бичээгүй. Түүнтэй холбоотой бүх зүйлийг блок хийсэн. Дахиад л хэсэг хугацаанд нам гүн боллоо. Гэхдээ жинхэнэ айдас дараа нь эхэлсэн юм. Би хотын төвд нэгэн жижигхэн кафед цагийн ажил хийдэг. Нэг орой ажил дуусаад хаах үеэрээ хамт ажилладаг хүмүүс маань хоорондоо нэгэн зүйлийг ярьж байгааг нь санамсаргүй болоод сонсчихов. Гадаа нэг залуу хэдэн цаг сууж ийн түүнийг харсан уу? Өдрөөс хойш л тэнд суулаа хэмээн хоорондоо ярих нь сонсогдсон. Тэр үгийг сонсоод дотор яагаад ч юм нэг л хүүт дагаад явчихав. Би тэдний яриан дундуур нь орж ямар хүн болохыг нь асуусан. Тэд яг л түүнийг дүрслээд хэлчихэн тэр. Нүдмэнд харанхуулах шиг л болсон. Тэгээд би өөрийн нүдээр харж баталгаажуулах хэрэгтэй гэж бодон цонх руу очиод гадагшаа харах үед тэр үнэхээр л тэнд сууж байв. Манай ажлын цонх руу ширтээд. Бид хоёр яг энэ үед харц тулгарлаа. Энэ мөчөд би шууд л эргэж хараалхсаар менежерийн өрөөнд орон менежертэй болсон бүгдийг хэлсэн. Харин манай менежер миний бодсноос илүүтэйгээр бүх зүйлийг нухацтай хүлээж аван шууд цагдаа дуудсан. Тэгээд бүр өөрийн биеэр түүнтэй уулзахаар гадагш гарна цагдаа дуудснаа хэлж намайг 50 орхихыг түүнд анхааруулав. Харин тэр цагдаа ирж байгааг сонсоод шууд яваад өгсөн. Дараагийн хэдэн 7 хоногт нь би цагдаатай холбоотой байлаа. Бүх мессежүүд болон өөртөө байсан бүх баримтуудыг тэдэнд өгсөн. Цагдаа нар түүнтэй холбогдоод дахин ийм зүйл хийж болохгүй гэж түүнд анхааруулсан. Тэр үеэс хойш тэр надтай дахиж холбогдоогүй. Гэхдээ түүх энэ хүрээд дуусаагүй. Нэг жилийн дараа би нэг пабд сууж агаад нэг охинтой танилцсан юм. Хэдий бид пабд танилцсан ч гэсэн хоорондоо нэлээд сайн яриа нийлжсэн болохоор утасны дугаараа солилцоод хаяа уулзаж юм ярилцдаг болов. Нэг удаа бид ярилцсаар явандаа болцооны талаар ярьж эхэлсэн. Тэр нэг залуутай болцоонд явсан тухайгаа ярив. Эхэндээ маш сайхан болцоо байжгаад дараа нь бүр аимшиг болж хувирсан талаар би түүнийг анхааралтай сонсож байлаа. Түүний ярьж байгаа хүний зам байдал нэг жилийн өмнөх тэр хүнтэй яг адилхан. Тэгээ би асуусан. Арай тэр залуугийн чинь нэрийг Жорж гэдэг юм шүү дээ гэд. Тэр шууд л маш цочирдсан сарай гаргаад "Тийм, чи яаж мэдсэн юм" гэхин тэр мөчтөл бүх зүйл хоорондоо холбогдов. Би ч өөрийн түүхийг түнд ярьсан. Түүнд зөвлөсөн, баримтаа цуглуул, хариу бөөг, цагдаа танд. Бид дараа нь бүрч дотн найзууд болсон. Би биедээ анхаарч нэг нэгнээ дэмждэг найзууд. Гэхдээ энд нэг зүйл тодорхой. Тэр зүгээр нэг эвгүй болцоо биш байсан. Хэрвээ зогсоож чадаагүй бол тэр залуу удаан хугацаанд үргэлжлэх аюул байсан гэдгийг би мэдэрдэг. Энэ явдал намайг 24 настай байх үед болсон юм. Тэр үед би нэгэн болцооны сайт ашиглаж эхэлж байсан үе. Тендер гарч ирэхээс хэдхэн сарын өмнөх үе л дээ. Тендертэй харьцуулахад жоохон уйтгартай, нэг л гунигтай. Гэхдээ тухайн үед бол бидэнд өөр сонголт байгаагүй. Тэр сайтад байгаа хүмүүсийн ихэнх нь салсан, амьдралдаа баггүй зүйл туулсан, дахин хайр мэдрахыг хүсэж байгаа хүмүүс гэдг нь анзаарэгддэг байлаа. Мэдээж тэдэнд буруу байхгүй, хүн бүр аз жаргалаа олох хэрэгтэй. Гэхдээ 24 настай надад тэдний түүх, салалт, алдагдсан харилцааны тухай унших нь заримдаа хэтэрхий хүнд бүр дарамттай санагддаг байсан. Тэгээд би 1-2 сар тэрхүү сайтаар хүмүүстэй танилцсны дараа бараг бүгд амжилтгүй шантрах төгөж байхад гинэт надтай чатаар ярьж эхэлсэн нэг охин гарч ирсэн юм. Миний насны бас үнэхээр хөөрхөн. Өдөр хоног өнгөрөх тусам бид хоёр бие биетэйгээ үнэхээр сайн ойлголцож эхлэв. Харилцан яриа маань аятайхан, тасралтгүй үргэлжилж эхдэг, яг л өмнө нь таньдаг байсан хүмүүс шиг. Би тэр үед коллежид байсан болохоор бид бодитоор уулзахын тулд 12 дугаар сар хүртэл хүлээх шаардлагатай болсон. Гэхдээ тэр хүлээлт надад төвөгтэй санагдаагүй. Яагаад гэвэл тэр үнэхээр сонирхолтой, бас сэтгэл татам хүн шиг санагдсан болохоор. Ингээд эцэст нь 12 сар болж бид уулзах өдрөө товцоож байх үед тэр өөрөө нэг санаа гаргалаа.
Эцэг их нь баярын өдрүүдээр хотоос гарсан. Тийм болохоор гэрт нь уулзъя гэсэн санаа. Мэдээж тэр үед надад өөр бодолч гисэн орж ирсэн. Энэ зүгээр нэг кино үзээд пицца идэх уулзалт биш байж магадгүй. Тийм бодол толгойд орж ирэхэд үнэн хэрэгтээ дотроо баг зэрэг баярлаж байлаа. Тэгээд би мэдээж гэрт нь очсон. Эхний болцоо ерөнхийдөө төсөөлснөөс ч гоё болж өнгөрсөн. Яриа, уур амьсгал бүх зүйл нэг л зөв урсгалаараа явж оройн би тэднийд хонхоор болсон юм. Өглөө нь би түүнээс төрүүлсэрлээ. Тэр унтаж байсан. Би зүгээр л орон дээр түүний дэргэд хэвтээд түүн рүү харж байв. Жаахан сонин сонсогдож магадгүй ч тэр үнэхээр тайван бас хөөрхөн харагдаж байсан. Үннийг хэлэхэд тэр мөчөд нэг л тийм гоё мэдрэмж төрж байлаа. Удаан хугацаанд хүсэн хүлээж байж хийсэн болцоо минь шүү дээ. Гэхдээ тэр мэдрэмж удаан үргэлжлээгүй. Гэнэт доод давхраас хаалга онгойч дараа нь хаагдах чимээ гархан тэр. Хэн нэгэн түүний гэрт нь орж ирж байна. Тэр чимээг сонсоод би шууд босож хувцас хайж эхлэв. Эцэг их нь гинэт буцаад хүрээд ирсэн байж магадгүй гэж бодогдсон. Тийм нөхцөлд анх удаа уулзж байгаа охиныхоо гэрт нь хонсон байдалтай аав ээжт нь баригдах хүсэл надад огт байсангүй. Намайг өрөөнд дотор холхиж хувцснуудаа цуглуулж байх үед тэр сэрсэн. Доороос хэн нэгэн шатаар дээшээ ахлахах чимээ ойртож эхлэх үед тэр юу болоод байгааг сайн л нэгэн ойлгон сандарч намайг шууд нуугд гэж хэлв. Шатаар дээшээ өгсөх чимээ улам тодорч байлаа. Би юу ч бодлого ойр байсан хувцас шүүрч аваад орон доогуур шургаж орсон. Амьсгаагач барьж хөдөлгөөнгүй хэвтэв. Хэдхэн секундын дараа өрөөний хаалга онгойлоо. Би зөвхөн гутал болон хөлийг нь л харж байв. Эхэндээ би тэр хүнийг түүний аав нь гэж бодсон. Гэхдээ дараагийн хэдэн секундэд бүх зүйл нэг л буруу тийш эргэж эхэллээ. Тэр хүн түүнтэй ярихдаа нэг л сонин. Ерөнхийдөө аав хүн хизээж охинтойгоо ингэж ярьдаггүй. Тэр дууны өнгө болон хэрхэн түүнтэй ярьж байгаа нь дотор арзганмаар. Гэтэл удалгүй тэд бүр үнсэлцээд эхэлхэн тэр. Тэр мөчөд толгой дотор минь олон бодол эргэлдэж эхэлсэн. Эхэндээ бүр хамгийн муу хувилбаруудыг ч бодож амжлаа. Гэхдээ удалгүй ойлгосон. Энэ хүн бол яавч түүний аав нь биш. Яг л миний бодсноор удалгүй тэдний ярианаас нь бүх зүйл тодорхой болов. Тэр охин энэ эрэгтэйтэй ямар нэгэн sugar daddy маягийн харилцаатай. Бүр энэ хүний гэрт нь амьдардаг бололтой. Тэгэхээр энэ гэр бол энэ эрэгтэйгийн гэр байх нь. Энэ мөчөд айдас минь бүр илүү хүчтэйгээр мэдрэгдэж эхэлсэн. Аавд нь баригдах айдас биш. Харин огт танихгүй ийм харилцаатай эрэгтэйд нь баригдах тэр айдас. Хэсэг хугацааны дараа тэрхүү эрэгтэй шүршүүрт орох гэж байгаагаа хэлээд өрөөнөөс гарав. Энэ бол миний боломж. Би шууд орон дороос гарч ирээд хувцаа яаран өмсөж эхэлсэн. Дээрээс нь бас тэр охин руу шивнэн баг ууртаагаар чи яг юу бодож ийсэн бэ? Намайг ийм байдалд оруулаад байхдаа яах вэ гэж түүнд хэлв. Харин тэр зүгээр л уучлалтгүй түүнийг ийм эрт гэртээ ирчихнэ гэж бодоогүй хэмээн хэллээ. Гэхдээ тэр надад болоод байгаа энэ бүх зүйлсийг тайлбарлах гэж ч оролцсонгүй. Надад ч тийм зүйл сонсох сонирхол байгаагүй. Миний ганц зорилго бол эндээс хурдхан шиг гарах. Тэр эрэгтэйг шүршүүрт орсноос хойш уг нь хэдхэн минут л өнгөрсөн. Би хурдхан шиг хувцас өмсөд өрөөнөөс гарч шатаар доош буух гэж байтал тэр хүн угаалгын өрөөнөөс гараад ирэв. Доогоороо зөвхөн альчууртай. Бид хоёр шууд л харц тулгарлаа. Тэр 1 секунд орчим дуугаа зогссноо чи хинбэ гэж надаас асуув. Дараа нь миний арт хаалганы онгорхой байгаа өрөө рүү харж бүх зүйлийг ойлгосон мэт харагдсан. Би нэг ч үг хэлэлгүй шууд доош гүйж эхэллээ. Араас орлох чимээ гарч тэр намайг хөөж эхлэв. Гай болж үүдний хаалган дээр би бүдэрчихсэн. Харин яг тэр мөчөд тэр намайг цамцнаас минь барьж авсан ч би яаж игээд мултарч чадсан юм. Би гадагш гараад гудамжаар гүйж эхэлсэн. Тэр хүн ч араас гүйсээр л байлаа. Бүр нүцгэн. Хаана хизээдээ юм бүү мэд нөгөө доогоор ороосон альчуурнд хүртэл унаад алга болчихож. Нүүрэнд нь уур хилэн тодорч харцсан яг л галзуурсан мэт харагдана. Хэрвээ намайг барьж авах юм бол зүгээр өнгөрөхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр мөчөд би амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй тийм их айцаг мэдэрсэн. Зүгээр нэг зодуулах биш, бүр амьд гарах хэсэг нь эргэлзээтэй мэт. Ингээд хэсэг гүйснээ дараа аргашаа хартал тэр алга болсон байлаа. Магадгүй гудамжаар нүцгэн гүйж байгаагаа ойлгоод гэрлүүгөө бутсан байх. Тэр явдлын дараа хамгийн хачиргалтай зүйл нь юу байсан гэж тэр охин надтай дахиж уулзахыг хүссэн. Тэр үед л би ойлгосон юм. Түүнд болоод өнгөрсөн бүх зүйлс сонин содон зүйл байгаагүй. Харин ч эсэргээрээ хоёр эрэгтэй хүн өөрөөс нь болж маргалдаад асуудал үүсгэх нь түүнд таалагддаг мэт санагдсан. Мэдээж би түүнтэй дахин холбогдоогүй. Дугаарыг нь ч устгасан. Гэхдээ заримдаа боддог юм. Дараагийн удаа түүний урхинд нь орсон хүн над чиг тэндээс зүхтаж чадсан болов уу гэж. За энэ удаагийн Reddit дээрх эвгүй түүхүүд цуврал маань энэ түрээ дуусж байна. Та бүхэн маань бас энд уншигдсан эдгээр түүхүүдийн талаар юу гэж бодож байна? Эсвэл өөрт чинь бас ийм төстэй зүйлүүд тохиолдож байсан уу? Тэр талаараа доор сэтгэл хэсэгт үлдээж надтай бас бусадтайгаа хуваалцаарай. Тэгээ бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болов лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү.
Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.